Congratulations, you're on to the next level. Your next opponent is him. За ёстой драм болвол Аргентин бол драм юм байна. Анжелын дэлхийн аваргаар. Matchday recap presented by SocialPay. Швейцарын Шгшогийг нэмэлт цаг дээр 2 гол оруулж 3-1-ийн харьцаатай буулгаж авч дэлхийн авраг шалруулах тэмцээний шүгээн дөрөвт Английн Шгшогтой тоглохоор болж одоо юм гайхалтай учрал таарахаар боллоо. За тэгээ энэ жилийн дэлхийн аваргын шүгээн дөрөвт үлдсэн 4 баг бол бүгд аваргууд шинэ аварга тодорхой 100% тодорхой болж байна. За хамгийн баг хүлээж байгаа нь мэдээж аварга хамгаалж байгаа Аргентин, тэгээд 18 он төрүүлсэн Франц, 10 онд анхудаага төрүүлсэн Испани. Тэгээд мэдээж хамгийн удаан хүлээж байгаа буюу 60 дахь жилдээ хүлээж байгаа. 66 оны дэлхийн аваргууд англичууд үлдэж байна. За Аргентины хийсэн тоглолт бол бас л одоо зөндөө ярианы сэдв сонирхолтой драм ихтэй ийм тоглолт бол боллоо. Эхний үед бол Лионел Мессигийн болонгийн зохилтоос Алексис Макалистер мөргөж гол оруулсан. За ингэснээр Лионел Месси дэлхийн авраг шалралт тэмцээний карьерт 10 дахь голын дамжуулалтаа өгж байна. За өмнө нь бол одоо 9 дахь ассистаа өгөөд дэлхийн аврагын түүхэнд хамгийн олон ассист өгсөн тоглогч болчихсон байсан. Диего Армандо Марадонагийн амжилтыг эвдчихсэн байсан бол энэ удаа амжилтаа ахиулж одоо 2 орондоо оруулж байна. За Алексис Макалистер мөргөж оруулсан голын тактик бэлтгэлийг арын албаны дасалжуулагч туслах дасалжуулагч гэх юм да. Тэгээ Лионел Скалонигийн 3 одоо том жомогт мундаг туслахуд байгаа шүү дээ. Роберто Аяла, Валтер Самуэль болон Пабло Аймар гэсэн одоо бүгд тоглогч байхдаа супер тоглогчд байсан. Хүмүүс бол туслахаар нь ажиллаж байгаа. За тэгээд цагтаа бол одоо дэлхийн шгшээ, Европын шгшээ гэж ярьдаг байхад дэлхийн шгшээгийн гарааны хамгаалагч байдаг байсан. Валтер Самуэль одоо бэлдсэн тактик байсан байлээ. Болгон цогцолтод. За тэгээд 44 дахь минутанд Брил Эмболо, Леандро Паредес нэр нэлээд шаардлагагүй хатуу такл хийж ороод шар уцаар тургуулад эхний үе өндөрсөн. За мэдээж энэ бол яг тоглолтын 2 дугаар үеэс нөлөөтэй сүртэй үйл явдал болсон. За тэгээд 67 дахь минутанд Рикардо Родригезийн дамжуулалтаар Дан Андоя маш гоё төгсгөлийг бол хийсэн. За ер нь тайварлагчд маань ч гэсэн ярьжсэн тоглолтын 20 дугаар ихснээс хойш бол аргентинчуудад ер нь нэлээд жоохон суусан, жоохон хамгаалсан, болгоомжтой ийм тоглолтыг бол үзүүлж исэн. За тэр нь ч ерөнхийдөө эсрэг бол гай болсон. Тэгээд Рикардо Родригез Дан Андоягийн товтлого бол маш гоё байсан. Рикардо Родригезийн дамжуулалт гоё байсан. Дан Андоягийн гүйлт төгсгөл үнэхээр супер байсан. За ингээд 71 дахь минутанд Леандро Паредес, Брил Эмболо хоёр хоорондоо бөмбөн дээр бол өсөлдсөн. За тэгээ шүүгч талбай шүүгч бол Жао Пиньеро гэж Португал шүүгч бол Леандро Паредес шар уцгсан. За тэгээ вар шалгаж орчихсон. За варын хувьд бол энэ жилийн дэлхийн авраг шалралт тэмцээн дээр хэд хэдэн зүйлээр одоо орж ирэх боломжтой нөхцөл үүссэн. Дөрвөн болоод шинжлэгдэж орж ирсэн. За нэг нь бол одоо отон тоглолт шалгах нь бол байсан. За одоо булангийн цогт гол нь шалгах байсан. За тэгээ одоо mistaken identity буюу буруу тоглогчид одоо хуудас өгөх гэдэг ийм нөхцөл бол бас байсан. За тэр нь бол 2 дахь шар дээр орж ирж байгаа. 2 дахь шар дээр одоо хийнх нь юу байсан бэ гэдэг дээр алдаа гарах юм бол шалгаж орж ирж байгаа. За ингээ Паредес шар өгөхт нь бол видео туслах шүүгч бол талбай шүүгчд мэдэгдсэнээр бичлэг үүссэн. За тэгээ дээр бичлэгийг давтаж харахад бол Брилен болоо ямар ч шаардлагагүйгээр жүжиглэж хитрхи одоо муу жүжиглэж үсэрч сайхан шумбсан. За ингээд талбай шүүгчүүд шар уцыг цуцлаад юм болоод өгөөд. За ингээд юм болоо бол одоо талбай өргөсөн. За ингээд 20 дугаар үе эхлээл ерөөсөө Швейцар сайн тоглож исэн, Аргентин нэлээд хамгаалж тоглож исэн дэр нэмээд Швейцар зөвхөн одоо товтлогоос гадна маш сайн тоглож исэн. Маш олон боломжуудыг гаргаж исэн. Их одоо юм хэм маягийг бол ерөнхийдөө гартаа авчихсан ийм тоглолтыг бол үзүүлээд эхэлж исэн. Яг л одоо нөгөө галзуу темпэн дээр явж исэн үе нь байсан. Брилен болоо муухагаар хэлэхэд ер нь бол багаад алчлаа л да. Юм болоогийн хувьд бол одоо сүүлийн орчим жилийн хугацаанд Швейцарын Шгшогийн том тэмцээн бүгдээрэнд нь одоо тоглож байна. Бүгдээрэнд нь чухал тоглогч нь байсаар ирсэн шүү дээ, тийм. Гэтэ энэ удаад бол одоо жоохон харамсалтай юм бол болчлоо өөрхөн зүгээс. За ингээд хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та SocialPay аппликейшний нэмэлтсээр орж таавар оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 2 дугаар шатны 3 супер ялагч, PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл найз нөхөд ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. SocialPay сонирч таад дигдэг үү? Яг нэг 90 минут, 120 минут яг тоглолт үзээд шууд дуусны дараа бичлэг өнгө зарим нэг юмыг мартсан байгаа даа. Би гайгүй нэг супер юм бол мартаагүй гэж найдаж байна. Гэхдээ тиймэрхүү байдаг. Тэгээд эхний үе үндсэн цаг бол тэгээд дууссан. За тэгээд нэмэлт цагийн эхний үе бол бас нэг тийм сүртэй онц зүйлгүйгээр дуусаад 20 дугаар ихсэн. За 20 дугаар эхлээд бол Ромеро гэж суулгаад Отamendi орж ирсэн бас сонирхолтой. Сэлгээ байлаа. Паредес суугаад Лопес орж ирсэн. Тэгээд Ромеро энэ жилийн дэлхийн аваргаар бол бас л их үүрэг ролтой бол тоглож гин. Тэгээд 112 дахь минутанд бол Хулиан Алварес зүүн зүгээрээс бөмбөгийг бол
аваад гайхалтай супер үнэхээр биширмээр мундаг техниктэй, мундаг мэдрэмжтэй гайхалтай голыг бол оруулж 2-1 болгосон. За ингээд Швейцарууд бол үлдсэн 10 гаруй минутад одоо эргэж ирэх шаардлагатай болоод нэлээд хэцүү нөхцөлтэй болсон. Яг довтлсон те Рубен Варгас центр орж ирээд довтлох гол бол үлдсэн. За тэгээд 102 дээр нэмэх нэг дээр сэлгээгээр орж ирсэн. Лаутеро Мартинес гол оруулж бол одоо 3-1 болгоод нэг мөсөн одоо дуусгасан. Тэгээд сэлгээнүүд бол ер нь өдөө олсон. Нико Гонзалес сэлгээгээр орж ирээд маш их ирч хүч зүтгэлийг бол нэмсэн. Тиаго Алмада найруулга дээр бол орж ирээд бас бөмбөг эзэмшилт бол их сайн байсан. Мануэл Лопес сэлгээгээр орж ирээд ассист өглөөд Лаутеро Мартинес орж ирээд гол орууллаа гэд сэлгээнүүдийн хувьд бол их сайн сэлгээнүүд өдөө олсон сэлгээнүүд бол боллоо. Яг нь энэ жилийн Аргентин ингээд шүгэн дөрөвт үлдчихлээ. Аргентины фанатын хувьд зүгээр ингээд харж байхад хинт боломж олдохгүй байгаад л жоохон харамсаад байна. Маркос Сенесигээс гадна Нико Пас одоо чинь Тиаго Алмадагийн оронд Нико Пас орж ирсэн бол гэж бодож л байлаа. Тэгээ Нико Пас боломж олдохгүй. Жоохон харамсч чинь үнэхээр гоё тоглогч. Тэгээд бусдаар бол Аргентин үнэхээр супер байна. Драм бол Аргентин бол драм гэдэг одоо ийм байдалтайгаар л шүвгийн 32-16 8-ыг бол одоо давлаа. Англида тоглохоорсэн галзуу тоглолт бол болохоор боллоо. За тэгээ өнөөдрийн матч recap бол яг энэ тоглолтын яг Аргентин Швейцарын тоглолтын талаар байгаа. Тэгээ дараагийн матч recap дугаараараа яг семигийн дуудын талаар бас ярил сонирхолтой болоо гэж бол бодож байна. Тэгээд Швейцарын хувьд бол үнэхээр сайн үзлээ. Мурат Якин тасалжуулагчийн хувьд бол одоо Швейцарыг үнэхээр одоо сайн авч явж байна. Дисциплинд буюу одоо сахлах баттай, тактикийн мэдлэг сайтай, гүйцэтгэл сайтай, тактикийн ойлголт сайтай мундаг бүрэлдэхүүн бол тоглож байна. Тэгээд үзэхэд бас их гоё те зүгээр нэг юм уудахтай үлэн богс тоглоод байдаг. Дан Ндоё гоё тоглогч, Брилен Боло байна. Гранит Жакагийн бөмбөг барьж байгаа. Рикардо Родригес одоо хүртэл ямар ч одоо мэдрэмжтэй юм те. Энэ бүрэлдэхүүний хувьд бол үнэхээр гоё тоглож чадчихэв. Мурат Якины хувьд бол байгаа тоглогч угаасаа Авьяста тоглогчтой байна. Гэхдээ юу гэдгийг магадгүй одоо шүгэн дөрөвд үлдсэн дөрөв ч юм уу те. Иймэрхүү багуудыг арай гүйцэхгүй ч гэсэн ойртох хэмжээнд сайн тоглож бол чадж байна. За тэгээд мэдэгдэхүйц хэмжээний ялгаатай багуудын хувьд бол тоглолт нь сунгагдах тусам илүү том багтна, илүү одоо авьяаслаг чадварлаг тоглогч ихтэй багтна л илүү давт болол. Ягаад гэвэл тэр тоглогчид бол илүү ядарч байхад илүү хэцүү, илүү дарамттай, илүү хүнд нөхцлүүдэд бол илүү зөв шийдвэр гаргадаг, илүү одоо чанартай гүйцэтгэлтэй байдаг учраас л одоо тийм топ тоглогчтой байгаа шүү дээ тий. Тэгээ тийм болохоор Аргентин эцсийн мөчд бол ялтчгүй л одоо илүү гарлаа. Гэхдээ Швейцар үнэхээр сайн үзлээ. Норвег маш сайн үзлээ. Бэлгч гэсэн. Марокко харин муу баг бол биш. Гэхдээ сулбар гэдэг үлээ. Улбар гэдэг үлээ. Хааруу нэг л ерөөсө тоглолтод болохгүй нэг тийм сонин тоглоод л одоо Францад хожигдоод малтарцаа айгу хурдан 2 гол алдсан шүү дээ тий. Тэгээд Исмаил Сайбари байхгүй байсан бас нэлээд нөлөөсөн гэж бол бодож байна. Тэгээд Марокко бол жоохон харамсалтай байна. За нөгөө гур бол нэлээд сайн үзээд мултарлаа. Ингээд дэлхийн аврал шалралт тэмцээний шүгэн дөрөв Франц, Испани 7 сарын 14-ний шөнө 3 цагаас за тэгээд Англи, Аргентин 3 дахь өдөр буюу 7 сарын 15-ны шөнө 3 цагаас гэсэн галзуу 2 тоглолт. Үнэхээр одоо хүлээлт өндөртэй. Тэгээд ер нь та анзаарсан үгүй зүгээр та өөрсдөө ямар байсан мэдэхгүй байна. Том аналистууд, вебсайтууд, сонин сэтгүүлүүд ингээ харж байгаа дэлхийн аваргын өмнөх фаворитууд гэхэд яг л 4 ус ихний дөрөвт байсан л да. Франц, Испани, Аргентин, Англи байсан. За ингээ араас нь бол бусад улсууд жагсаж исэн. За тэгээ энэ дөрөв бол яг үлдлээ. Заманч таарлаа тэгэж энэ тоглолтуудыг бол тэгсэн ядан хүлээж байна. Тэгээд дэлхийн аваргын одоо тоглолтуудаа шат чатаар нь зараа одоо сүүлийн үед бол ингээд тоглолтоор нь яриад та хэдийгэ хуваалцахын боломжийг олгож байгаа ерөнхий ивент тэтгэж social media хамт болондоо баярлалаа. Social media app-ийн нэмэлтсээр ороод та хэд маань одоо үлдсэн тоглолтуудаа таагаараа 4 тоглолт үлдлээ. 3 супер яалагч тодор, 1 яалагч нь оригинал өмсгөлийн эзэн болон 1 яалагч нь ширээний хөлбөмбөг болон өмсгөлийн 1 эзэн. За тэгээ PlayStation 5-ын 1 эзэн, Adidas Trionda буюу энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээний бөмбөгийн 1 эзэн гэдэг ийм 3 супер шагнал бол эзэдтэй очиж шүү дэлхийн аварга досны дараа тийм учраас идэхтэй оролцоороо social media хамт олондоо баярлалаа. Match recap-тайгаа хамт байгаарэ. Тэгээд semi дээр дугаар хий гэж бодож байна. Ихтэй бас наадам өөр ажиллаад байгаа учраас яах нь харъя. За ямар ч байсан дэлхийн аваргын бол одоо финалийн дараа маш гоё дугаар бол гарахын үед бол гарна. За наан нь бас хэдүүлээ харъя тийм ээ ямар дугаарууд болох нь цаг боломжуудыг харъя. Гэхдээ энэ хүртэл ямар ч байсан хамтаас бүгдээр нь баярлалаа. Тэгээ recap маань үргэлжилнэ. Тэгээ болоо семигийн өмнө үгүй бол дараа нь явна. Тэгээ хамтаас бүгдээр нь баярлалаа. Сайхан надаарай.